За үнэхээр харамсалтай байж мэдэх хүлээлтээс доогуур юм бодлого танилцуулагдж байна. Зөвхөн энийг бүрэлдэхүүн сайд нар яах вэ? Тэгэд олон нийт дүнгээ тавьж явах шиг байна. Уг нь зөв бодлого амжилттай явахын тулд эхлээд тэр үзэл санаагаа бодлогоо тавиад тэрэндээ таарсан бүтцээ зураад тэр бүтцээ таарсан бүрэлдэхүүнөө оруулж ирэх л ёстой. Гэтэл одоо өмнөх ерөнхий сайдын үеийн бүтцийг тэр чигээр нь ямар бодлогод ямар ач холбогдол өгөөд яагаад шинээр бүтцийг өмнөх засаг болохгүй байна гэж огцроо үзтээ. Шинээр ийм өөрчлөлтийг би үзэл санаа болгож тавьж байна. Энийгээ ийм бүтцийн өөрчлөлт хийнэ. Энэ бүтцийг дагаад хэрэгжүүлж чадах ийм хүмүүс бүрэлдэхүүн сайд нарыг оруулж ирж байгааг гэвэл жинхнээсээ энэ өөрчлөлтийн бодлого энэний цаана харагдах ёстой байсан баг. Уг нь учрал сайд нэг үзэл санаа танилцуулаад чөлөөлнө, эдийн засгийн эрх чөлөө гэдээ олон зүйлүүдийг ярьж ирсэн. Эдгээр нь зүгээр нэг ийм уриал оозон тунхаг байсан юм байна. Харамсалтай. Зүгээр л олон нийтэд тааруулж, уриалж, тунхаглаж л ээж. Нөгөө ам ажлын зөрүү гэдэг яг амьдрал дээр ингэж л гарч байна. Зүгээр сөрөг хүчний үүднээс харуул их тийм ашигтайч байж болох засгийн газар. Харин энэ ард түмний үүднээс, аж амьдралын үүднээс, эдийн засгийн үүднээс харуул үнэхээр харамсалтай байж болох ийм л бодлого засгийн газар, бүтэц зохион байгуулалт танилцуулагдж байна. Тэгээд аль юмыг бас шүүмжилж барах уу, тэгээд Монгол улсад бас ашигтай байгаас энэ засгийн газараас үр дүнтэй ажилласаа гэж хүсэж байна. Тэгээд танай засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд бас амжилт хүсье. Асуулт бол алгаа.